Үүс байдал зэрэг олон асуудал бохимдсон иргэд Сүхбаатарын талбайд 7 дахь өдрөө жигсэж байна. Манай телевиз жигсэгчдийн дунд бакалавр, магистр, докторийн зэрэгт суралцахаар доод тал нь 18-аас 25 мянган зээл авсан 1800 суралцагч байдаг байна. Эдгээрээс 179 суралцагч гадаадд төгсөж ирснээсээ хойш боловсролын зээлийн сантай иргэн холбогдож бүртгүүлээгүй. Наагарч юу гэнэ? Хамгаалалтын хот. Тийм болсны урд чихэл авч идэх чилдүүлж байгаа. Хамгаалалтын хамгаалалт. Санд ч хотгүй байсан. 300 сая жуулч ингээл намайг нэг баахан шоо. Тэр шүүмжлээд байгаа хүмүүс хэлгээд хатаглаад орд ганцхан удаа очиж үзчихээд 7 байр шиг. Гал өсөө төлсөн юм уу? Тухайлбал сэлбэг голын яс үүд юм бэ? Сэтэрч голын эрэг дагуу хоромчид 2 цагийн дотор тарахгүй бол алдсан тарах захирамж гаргасан байна. Мөн талбай цугларсан иргэд. Хайр шумаашгаа төлөлтөө чи. Оюутан залуу. За иргэд бол тэнцээгээ хаалцах одоо жигсэгчдээс тэгдээгийнхэн бол шууд баригдчихж байна. Халдвар төвчсөн судлалын үндэсний төвөөс тусгай баг ирчихсэн одоо тухайн иргэнийг бол халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад яа тэр болохны үгсээр хэлж байна. Бодгааж ирээд үчирээ. Дотгош нь бол бидийг оруулахгүй за дээрэс нь бол хөл хороо тогтоосон байгаа учраас энэ 240 мянган иргэн тэр толоо молоноор юм авсан уу? Хэмжээнд хамрагдаж байна. Үйлчлээ. Толооноор цаанаас нь заасан 11 төрлийн бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй. Гэхдээ толооноор олгож байгаа бараа толооноос давсан. Үүр цайцгүй огшиж. Иргэд хэлжвэл иргэдийн хувьд үнэтэй бүтээгдэхүүн биш. Гидэс толгой, давс, саван, нойлын цаас зэрэг хэм дунтай ахын бүтээгдэхүүн. Толооноор авдаг болох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Улаардын нам 2020 оны мөрийн хөтөлбөртөө ядуурлыг 2 дахин бууруулж чинээлэг иргэдийн тоог нэмнэ гэх амлалт өгч байжээ. Сүүлийн 8 жилийн хугацаанд дараалал төр барьсан эрх баригч намын дээрх амлалт тэднийг дахин сонгох итгэлийг иргэдэд өгсөн. Гэвч Монгол Ардын нам эрх баригч толгойцоод компани 2022 оны хоолойн шиг буюу 390 мянга гаруй төгрөгийг иргэн бүрт тараах асуудал яригдж байна. Саршны баярын үе Монгол хөгтөд зэрэгцээд дарганаар нойрноосоо сэрж Улаанбаатарчууд хэрхэн амьдарч байгааг өөрийн нүдээр харж халгалсан өдрүүд үргэлжилж байна. Хэвлэлүүд улиг болтол нь ярьж хүндсэн сэдвүүдийг дарганаар ухаан орсон мэт үлгийдэн авч эндрийн ард зогсох болсон байна. Дүр хэсэгсэн энэ байдал нь өөрийгөө таниулах гэсэн сонгуульд зориулсан богино хугацааны аялал гэдгийг хэрсэн үзэгчид өдгөө бараг